Дараагийн мэдээлэл өмнө нь улсын хурлын босхийг давж чадаагүй Чингис хаан олон улсын нисэх буудалд агаарын хөлгийн түлш нийлүүлэх байгууламж барих хамтарсан кампани байгуулах тогтоолын төслийг засгийн газар дахин улсын хурлд өргөн барьсан байна. За улсын хурлын хилцэх асуудлын дараалалд багтаж өнөөдөр товлогдсон улсын хурлын төсвийн байнгын хороо болон эдийн засгийн ороогоор орох байсан ч гишүүдийн эрс хүрээгүй шалтгаанаар байнгын хороод хуралдсангүй. За мөн гишүүд Орос улбаны улсын засгийн газар хоорондын энэхүү хилцээрийн төслийг нууцалж дэлгэрэнгүй ярихаас татгалзаж байна. Онгоцны түлш нийлүүлэх хамтарсан байгууламж барих Монгол-Оросын засгийн газрын хамтарсан хилцээрийн төсөл улсын хурлаар хилцэгдэх шатанд орж ирлээ. Засгийн газраас тухайн хилцээрийг зөвхөн агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтийг доктортой болгох, хязгаарлагдмал зах зээлийг зохицуулах зорилготой гэж тайлбарлагч зарим гишүүн бол улс төр өрөөнд энэ хилцээрийн зорилго нь өөр гэж харж байна. Миний үед ч гэсэн яригдчихсэн. Нөгөө нийлүүлэгч талаас маш өндөр шаардлагуудыг тавьдаг. Тийм учраас би бол засгийн газрын хилцээр бол биш ээ. Энэ бол компани хоорондын асуудлаа. Засгийн газрын их хурл батлах шаардлагагүй гэсэн байр суурин дээр байсан. Одоо юу болоод засгийн газраар хилцүүлээд их хурл руу оруулж ирж байгааг би ойлгохгүй байна. Энэ бол гэхдээ заавал засгийн газраар оруулаад их хурлаар оруулах ажил бол биш шүү дээ. Хилцээрийн төсөл тусгасан заалтуудыг харвал зөвхөн онгоцны түлшээр хязгаарлагдахгүй, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд бүхэлдэн нөлөөлөхөөр агуулга орсон байж болцох юм а. Тухайлбал Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд дотоодын зах зээлийг зохицуулдаг хязгаарлалтууд үйлчлэхгүй байх нөхцөлийг хангана гэж тусгасан нь анхаарал татна. Энэ нь одоо мөрдөгдөх газрын тосны тухай хуулийн зарим зохицуултыг хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэлтэй. Мөн хамтарсан компанид газрын тосны бүтээгдэхүүн борлуулахад бусад нийлүүлэгчдээс дутуугүй таатай нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой төлбөрийг саадгүй шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд зах зээлийн үнэлгээнээс доошгүй нөхөн төлбөр олгох зэрэг үүргийг Монголын тал хүлээхээр тусгажээ. Үүнийг эдийн засгийн эрсдлийг нэг талд төвлөрүүлэх нөхцөл бүрдэх аюултай гэж хэлж болохоор байна. Гэвч засгийн газрын хэрэглэх газрын даргын асуудалд олигтой тайлбар хийж чадахгүй болтож байна. За тухайн үед нөгөө оруулж ирсэн хилцээрийнхэн тийм орчуулга, оруулж ирсэн хилцээр дэх зарим зүйл заалт нь Монгол улсын эрхчдэд нийцэхгүй байна. Хэд Монгол улс тохиролтой байна гэдэг үндслээр улсын хурал дээр гишүүдэд бас буцааж байсан. Тэрийг бас ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаад засаж сайжруулсан, орчуулга нь сайжирсан, бас тодорхой хэмжээнд Монгол улсын эрхчдэд нийцсэн тодорхой заалтууд бас нэмэгдэж орсон гэж ойлгож байгаа. Нөгөө талд онгоцны түлш нийлүүлэх асуудалтай зэрэгцэн нисэх буудлын дэд бүтэц үйл ажиллагааны менежментэд оролцох боломжийг нээсэн байж болцсошгүй заалтууд оржээ. Эндээ шууд Монгол улсын агаарын тээврийн салбар Орос улбаны улсын хэд хамааралд орох аюултай гэлтгэн. Мөн тухайн хилцээрийг улсын хурлын намын бүлгүүдэд бүрэн танилцуулалгүйгээр шууд байнгын орооны шатанд оруулж ирлээ. За улсын хурлын харсан намын бүлэг дотоод сонгуультай шалтгаанаар хуралдаагүй. За одоогоор улс төрийн нэгдсэн байр суурь бүрдээгүй бөгөөд эх өдрүүдэд хилцүүлэг үргэлжлэх төлөвтэй байна. Ийхүү түлшний нийлүүлэлт гэх хүрээнээс давж хууль эрх зүйн эдийн засаг, стратегийн дэд бүтцийн хяналттай холбогдох олон талт асуудлыг хөндөх энэ хилцээрийн төсөл улсын хурлаар хэрхэн шийдэгдэх нь анхаарал татна. Мөн зарим албан сурвалжийн хэлснээр засгийн газар энэ төслийг нууцалж аль болох хаалттай хэлцэх сонирхолтой байна. Оросын улбаны улсын дотоодын бирж нь арай хямд үнэтэй. Яг гэвэл дэлхийн зах зээлээс арай тустай байдаг учраас. Тийм учраас энэ арай хямд үнэтэй гэдэг талаас нь дотоодын биржийн үнээр хөдөлтөж авах хилцлийг хийсэн байдаг. Монгол улсын онгоцны түлшний 1 жилийн хэрэглээ дунджаар 84 мянган тонн. Одоогоор энэ түлшийг зөвхөн Орос улбаны улсаас биржийн аншаар нь худалдаа авах хэрэгтэй. Тиймээс олон улс дахь газрын төсний үнийн савлгаа онгоцны түлшний үнэнд нөлөөлөхгүй байна. Орос улбаны улсын одоогийн биржийн аншаар 1 тонн түлш $900 худалдаа авч байна.